Дорнод нутгийн бахархал болсон цагаан зэрэг хамгаалахын тулд энгийн зүйлийг даган мөрдөй. Хэрв та ангаа худалдах, бусдад шилжүүлэх гэж байгаа бол гарал үүслийн тодорхойлолт бичиг аваарай. Иргэн аж ахуйн нэгж байгуулга нь ан амьтан тэдгээрийн гаралтай түүгийн эдийг бэлтгэх, боловсруулах, аймаг, сум болон нийслэлийн нутаг дэвсгэр тээвэрлэн хүргэх, худалдах, худалдан авах, бусдад шилжүүлэх тохиолдолд гарал үүслийн тодорхойлолтыг ашиглана. Тухайн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ан амьтан тэдгээрийн гаралтай түүгийн эдийн гарал үүслийн тодорхойлолтыг олгохдоо өөрийн сумын засаг даргын тамгын газраас олгосон ахуйн зориулалтаар ан агнах эрхийн бичгийг үндэслэнэ. Тодорхойлолт нь аймаг нийслэлийн нэрийг илэрхийлсэн хэвлэмэл он дугаартай байна. Хүчинтэй хугацаа нь 6 сар байна. Тодорхойлолтыг хувилах, олшруулахыг хориглоно. Тодорхойлолтгүй ан амьтан түүхийн эдийн зүйлийг худалдан авах, бэлэглэх, тээвэрлэх, боловсруулахыг хориглоно. Ан ангидурын тухай Монгол улсын хуулиас.